Цогтойжийн хадны бичиг. Цагаан дахиа жилийн намрын эхэн сарын 21-ний цогтойж хангаа ханы цэцэрлэгийн хойд ууланд давлан хуйгт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлдээ маш уярч халуут авгигч юугийн санаж ийм үүлээд уйллаа. Дээр тэнгэр ханы ахуй хийгээд дэлхий дэх хамбогдсын ахуй газар дээр дорын ялгал болбоос бээр жаргал хайрлах хоёрын агаар нэгэн буй. Агнистайн агуудах бодисод нар хийгээд алтан дэлхий дэх бодис сэтгэлтэн хоёрын ахуй газар ангид болбоос асрах нэгүсхийн агаар нэгэн буй. Энд хамбогдсын сайн түшмэд хийгээд ирүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын ёс өнгө өөр болбоос зөв бурууг ялгахын агаар нэгэн буй. Олз идэгш олон ядагч хүмүүн хийгээд уул модонд явагч араатан хоёрын ахуй бий ангид болбоос алан эдхийн агаар нэгэн буй. Хол оройс хулгай хийгч хүмүүн хийгээд хотыг иргэн гитгч чонх хоёрын илт бий дүр өөр болбоос идэвхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. Онон мөрөнд ахуй халуутагч минь хийгээд орхон туулд агч өвчт бид хоёр халах онигуудын газар хол болбоос бээр хайрлан саналцхийн агаар нэгэн буй. Энэ биендээ эс залгалцваас үүнээс хойш төрөл тутамдаан их нь ганц хүүхний хайрлах мэт элдэг үүлээр туслалцах болтугай. Химэн хайлан үүснийг хан талсан эрх хаа тогтоож сударлан авсныг хойно 4 жил болоод мөн хулган жилийн 1 сарын 18-наа Дайчин хя Гүенбаатар 2 хаданд бичвэ. Цагаан дахиа жилийн намрын эхэн сарын 21 бол 1621 оны намар байлаа.